За сайн байцгаана уу? За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр хэдүүлээ ерөнхийдөө одоо шинэ Украины ард түмэн одоо энэ дайнда чингийн үед одоо бас нэг шинэ хууль хэрэгжүүлээд ингээд шинэ хууль батлаад ингээд гаргацсан байгаа. За тэрний дагуу одоо Европод байгаа украинчуудын асуудал бас өөрчлөлт орсон. За тэгэхээр хэдүүлээ Чех ор маань болохоор одоо угаасаа үйлдвэрлэлийн орн учраас маш ихээрээ одоо уунууд гэж ярив үнээс хойш тийм ээ. Уунууд маш их байдаг болохоор эдрийн маань өөрчлөлт одоо Чехэд ажиллаж байгаа манай монголчуудад маань хэрхэн яаж нөлөөлөхийг тэгээд нөлөөлөх үндсэн дөрвөн нөхцөл ямар нөхцөл байж болцсошгүй тухай хэдүүлээ хэрцгээе. За байна уу. За завтаа байгаа нь ороод ирээ. Завгүй байгаа нь бол дараа миний YouTube-ээс олоод сонсчоорой. Тийм ээ. За ерөнхийдөө Европын холбоо 2026 оны 6 сард төр хамгаалтыг 2028 оны 3 сарын 4 хүртэл сунгаад байгаа тийм ээ. За тэгэхээр үүний зэрэгцээ цэргийн насны одоо бүх хүмүүст гэж байгаа эрэгтэй, эмэгтэй, ганцхан эрэгтэй биш юм билээ шүү чинь бас. Эмэгтэй одоо цэргийн үүрэг биелүүлсэн эсхийн нөхцөл болгохыг одоо тусгаж өгсөн байгаа. За тэгэхээр одоо цэргийн алба хаасан уу үгүй юу гэдг нь одоо эдгэрт одоо маш их нөлөөтэй болох нэ. Цаашдын одоо хамгаалалт авахд эсгэд шууд нөлөөлөх одоо ийм болчлоо. Тийм ээ. За жишээ нь одоо Германд те одоогор бол Германд ч одоо бол Европ дотор хамгийн одоо бас нэлээд олон уунууд байгаа. За тэнд 260-аад мянга байгаа юм байна. Цэргийн насны хүмүүс. 20 одоо ерөнхийдөө заагаа нэг 18-аас 22 хүртэл бас гайгүй юм шиг байгаа. За 23-аас бүр 60 нас хүртэлийг бол илүү хатуу нөхцлөөр бас шүүлтүүрээр орох юм шиг байгаа. За тэгээд Герман тал уутаа одоо Украинд их оронд нь одоо буцааж хамгаалалт нь одоо оролцуулахыг одоо их орны одоо сэргийн басалт одоо тэр дайнд ажинд нь оролцуулах тухай одоо хилцэж байгаа юм байна. За тэгээд одоогор бол албадан гаргах шийдвэр бол гараагүй. За тэгээд хамгийн их энэ асуудал дээр маш их анхаарлаа төвлөрүүлж байгаа нь ерөнхийдөө бол Герман улс байдаг юм байна. Тийм ээ. За Польш бол угаасаа нөгөө нэг уутаа айгүй хил залгаа байдаг учраас одоо баг 2 сая гэж ярьжсэн баха тийм 2 сая гаруй одоо уунууд тийшээ дөрвж орсон байгаа. Даан эхлэгүүд тийм ээ цэргийн асуудалд бол эдгээр бол анхаарал тавих нь бол зүйсний орны нэг тийм Польш бол тийм тэгээд эдгээр хяналт шалгалтаа маш их сайжруулад хил гайлын зургаас одоо бүх юмдаа бол хяналтаа тавьсан. Шинээр орж ирэх одоо дөрвсдгийг бол одоо хэрвээ цэргийн алба хаагаагүй бол оруулж ирэхгүй болж байгаа тухай бас адилхан тийм шаардлага тавих болж байгаа юм байна. За ерөнхийдөө Франц, Испани, Итали эдгээр бол төр хамгаалалтын систем нь хэвээр байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бүгдээр адилхан цэрэг алба хаагаагүй бол тэр статусыг сонгохгүй гэсэн ийм л байр суурьтай байгаа юм байна. За бүх Европын орнуудад яг нийтэд нь хэлэхэд бол эдгээр бол гол шийдэж байгаа зүйл нь бол сайн дураараа буцах хөтөлбөрийг л илүү их одоо дэмжиж илүү их сайн хэрэгжүүлэх тал дээр илүү фокуслж байгаа. Сайн дураараа хувь хүн за би нутаг буцлаа гэсэн асуудал бол илүү хамгийн эерэг хамгийн их зөв зүйтэй шийдвэрийг яхахгүй мөн байх юм байна. За хоёрт нь Украинаас хууль бусаар гарсан гэдэг нь одоо цэргийн алба хаагаагүй эсвэл одоо оргосон мосгосон одоо тийм нөхцлөөр одоо жишээлбэл Европ руу ороод ирсэн бол энэ тохиолдол бол автоматар одоо тэр хамгаалалт бол цуслагдана гэсэн юм байр суурьтай болсон. За гуравт бол шинээр ирэх цэргийн насны эрэгтэйчүүдийг бол хамгаалалт авах нөхцөлийг нь бол шангалж ер нь бол хэрвээ цэргийн алба хаагаагүй бол хамгаалалтанд бол авахгүй гэсэн ийм нөхцлүүд ордог. За тэгэхээр та цэргийн алба хаагаагүй бол Европ руу орохгүй болчиход байгаа юм байна. Ер нь тийм байгаа зү. За монголчуудын хувьд одоо бидний харж байгаагаар ер нь Чехэд ажиллаж байгаа монгол хүний хувьд бол 27 оноос 28 оны он бол нэлээд өөрчлөлт орох магадгүй ийм жилүүд байх болно гэж. Магадгүй гэж байгаа шүү бэ.
Тэрнээс яг өөрчлөлт орно гэж байгаа юм биш. Одоо энэ прогнозоор одоо энэ байгаа байдлын ер нь нөхцөл байдлыг ингээд дүгнээд ингээд үзэхэд за тэгээд хүмүүсийн одоо энэ судлаачдын ярьж байгаагаар тийм мэдээгээр ярьж байгаа энэ прогнозуудыг ингээд дүгнээд үзэхэд ер нь Украин ажилчдын статус өөрчлөгдөхөд үйлдвэр ажиллах хүч, цалин, гадаад ажилчдын авах бодлого нэлээдгүй өөрчлөлт орно. Чех улс. За Чехийн хөтөлбөрийн зах зээлд ялангуяа барилгын салбарт, логистик хааны хамгийн олон уунууд ажиллаж байна. Тэнд одоо тийм үйлдвэрийн салбаруудад бол бүр илүүц одоо нөлөөлж өөрчлөлт орно мэдээж хэрэг. Тийм ээ. Шууд босч гисэн ер нь маш сайн нөлөөлнө. За Чехийн цагаачлалын бодлого Украинуудын төр хамгаалалт дуусны дараах үе рүү одоо шилжиж байгаа гэж байна. Одоо цаг нь болоогүй ч гэсэн одоо бэлтгэх ажилдаа үцэнтэй орцсон гэсэн үг. Тийм ээ. Чехийн цагаачлалын байгууллагын ачаалал одоо багасна. Ихэнх нь одоо ер нь буцаж байгаа хүмүүс нэлээдгүй байгаа. Одоо буцаж байгаа гэсэн мэдээлэл бол зөндөө бас байгаа. Зарим нь ер нь одоо их орн руу буцъя гэсэн асуудал гарч байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг тэр цагаачлалын байгууллагын ачаал багасна үстэй. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо багасж байгаа. Ачаал нэх нөгөө массар амар очор дугаар үүсчихсэн тэр нөхцөл бол байхгүй болоод гайгүй болсон юм бэ. Миграцийн шалгалт ихсэж байгаа гинэ. За энэ бол одоо эдний дотоод явдлын яамны мэдээллээр, ОМП-гийн мэдээллээр Чех улс Европын холбооны миграцийн систем, мэдээллийн системүүдийг нэвтрүүлж байна гэнэ. Хилээр орсон гарсан мэдээлэл илүү системтэй шалгагдаж эхэллээ гэсэн байна. За тэгэхээр хилээр орж гарч байгаа юм дээр аимшигт шалгалт тавьж эхэлж байгаа юм. Аимшигтаж байгаа ер нь аюу улам нарийсч байна. Тэр яамны одоо сайтн дээр бол акчны план нелегалов гэдэг ингээд нэх урт гарчигтай тийм юу байлээ. Би тэр нь бас орж утсан. Тэгээ би тэгээ товчхон тайд орчуулж ярьж байгаа шүү. Тэ. Хуурамч гэрээ, хуурамч хаяг одоо байж ёстой хэрхэвч боломжгүй боллоо гэж. Чехэд хаягтай мөртлөө Шведэд одоо Францад тэнээ явж байгаа уунуудын асуудал яригдж байгаа бох. Тэгвэл энэ бол манайханд ч гэсэн хамаар адилхан гадаад ирэхэд бид нар хүний нутагт ажил хүсээд ажил хийгээд ингэж байж байгаа гэсэн. За тэгэхээр өөрийнхөө хаягн дээрээ байхгүй хуурамч хаяг, хуурамч ажлын гэрээ. За энэ ер нь хуурамч одоо бичиг баримт хүртэл сүүлийн үед маш их хийж байгаа ч. Энэ дээрээ бол илүү их хямд шалгалт улам их болно. За тэр бол зүйс нэрг баг. За олон Украинд төр хамгаалтаас өөр төрлийн оршин суух эрх рүү шилжих эсвэл эх орондоо буцах ийм л хоёр угаасаа вариант байгаа юм байна гэдэгт. Тийм ээ? Эхэлсэн. Эхнээсээ эхлээд зарим нь буцчихжээ. Тийм ээ. За тэгэхээр бид монголчууд хамгийн түрүүнд өөрийн статусаа баталгаатай байхгүй бол бас болохгүй. Яг гэвэл нөө шалгалшруулыг их явагдаад ирэхлээр бид нар хомрогонд нь явах бас боломж байгаа. Тэгэхээр хэдүүлээ энэ тал дээр аягүй болгоомжтой хандах хэрэгтэй. Энэ тал дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй. За тэгэхээр статус хамгаална гэдэг чинь эсвэл та оюутан бол сурчил байх хэрэгтэй, ажилчин бол ажилтаа байх хэрэгтэй. Хэдүүл энэ дээрээ ерөөсөө маш хичээж ажилгүй байх боломж. Заавал ажилтаа байх хэрэгтэй. Угаасаа ажилгүй бол хэцүү ч үнэ. За тэгээд заавал даатгалтай байх хэрэгтэй. Заавал юутай байх хэрэгтэй. Татвар төлөгч байх хэрэгтэй гэж. Тэр бол ойлгомжтой шүү дээ, тийм ээ. За үндсэн нөлөөлөх дөрвөн нөхцөл гэж байна. Монгол хүнд. За нэгдүгээрт ажилчид их хэрэгтэй болно. За олноороо ингээд нөгөө нэг нутаг буццгаачих юм бол ажлын байр их гарах уу? Мэдээж хэрэг. Ажлын байр маш их гарна. Уунуудын ажиллаж байгаа газар баг үйлдвэр болгонд байдаг. Лайс өндрөөс бүх үйлдвэрт байдаг. Тийм ээ. За хоёрт цалин нэмэгдэх магадaltaй гэж байна. За энэ нь юу гэж байгаа гэхээр ерөнхийдөө нөгөө хүн басаад ирээд ажлын байр нь цөөр одоо ихсээд ирэхлээр ажилчид их татахын тулд мэдээж ирэх хүний нөөц бол ерөөсөө тухайн компани цалингаар л хүнийг татдаг шүү дээ. Манайх тийм ч өндөр цалинтай, тийм ч одоо нийгмийн халамж сайтай, тийм ч одоо дотор байртай ч гэдэг юм уу те энэ асуудал. За тэгэхээр гурав дахь асуудал дотор байрны асуудал хамаагүй дээлдэнэ. За энийг хүн залгаад байгаа чинь газ хариулчих та. За тэгэхээр
Тэгэхээр дотор байрны олдс нэмэгдэнэ. За ашгүй нийтийн байр одоо ерөөсөн маш олдцсон юм. Бага байгаа, цөөн байгаа. Да ялангуяа томоохон хотууд Прага, Марага эдэртүүд маш цөөн байгаа. Тийм учраас хүү олноороо буцсан улсууд байх юм бол мэдээж хэрэг нийтийн байр, түрээсийн байрууд бол олдс сайжирна гэдэг нь ойлгомжтой. Тийм ээ. За дөрөвт нь болохоор квот ажлын байрыг гадаадын иргэдээс гадаад өөр орноос жишээлбэл Филиппин, жишээлбэл Энэтхэг, жишээлбэл Монголоос ажлын байрны квот нэмэгдэх магадлалтай байгаа гэж. За ингээд ийм нөлөөлөх дөрвөн нөхцөл байна, тийм ээ. Квот нэмэгдэнэ, магадгүй гэж байгаа шүү би. Тий, квот нэмэгдэнэ, магадгүй гэж байгаа. За тэгэхээр цалин нэмэгдэж магадгүй, ажлын байр их болж магадгүй, дотор байрны олдоц нэмэгдэх магадгүйгээр ийм прогнозтой байна. Эдгээр зүйл бол одоогоор харагдаж буй боломж гэж харж ярьж байгаа болохоос биш яг үүндээ яг ийм биш ээ, яг ийм баталгаатай гэсэн үг бол бас биш шүү. За энэ хэрвээ ихэнх нь орчин суух визтэй Чех орондоо үлдчих юм бол өөрчлөлт харьцангуй мэдээж хэрэг бага байна. Гэхдээ зөх хэмжээний масс нь бол буцах нь бол ойлгомжтой гэсэн ийм л төсөл байгаа юм байна. Яагаад гэвэл эдгээр чинь нөгөө нэг за чи цалинтай байх хэвээр, ажилтай байх хэвээр, чи чек хэлтэй байх хэвээр, за чи янз бүрийн улсаас ямарваа нэг тэтгэлэг тусламж аваагүй байх хэвээр гэсэн ийм нөгөө шахсан нөгөө нэг нөхцлүүд амар чангарсан. Тэгэхээр хүн болгон тэрийг жишээлбэл жил 400 хэдэн мянган хорооны цалинтай байх хэвээр гэсэн Чехийн нэг тоо байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан сая Герман яалч. Герман бүр ингэчлээ шүү дээ хараа. Сая дотоод явдлын яамны сайд нь 8 сарын 9-нд мэдээлэл хийсэн гэж. Цэргийн насныхын тэтгэлэг авч байгаа хүн бүрийг шалгана. Цэргийн насныхныг. Бүр Германд очиод байр худалдаад авсан улсууд хүртэл байдаг гэж шүү дээ. Зоостой очсон, мөнгөтэй очсон. За тэгэх юм бол улсын орлого болгоно гэх юм. Хэрвээ та Германаас 1 евро ч гэсэн тэтгэлэг авч ирсэн бол байрыг чинь хураана. Үнтэй машин ундгуудын машины хураана. Тэгээд нөгөө тий өрчлөлтийн тэтгэмжүүдийг бүгдээр ингээд буцаад нэхэмжлэн амар өндөр шаардлага тавьсан байна эдэр. Бивэр за өшөө яана гэлээ эдэр чинь гэр бүлийн нэг хүн ч гэсэн улсаас тэтгэмж авч байгаа үл жишээлбэл эмээ өвөө нь ээж нь аав нь хүүхдүүд нь энэ 5 хүн гэр бүл байлаа гэж бодоход хэн нэгэнд Герман улсаас ямарваа нэг тэтгэлэг авдаг байх юм бол оршин суух зөвшөөрөл авахт нь болвол тухайн авчилсан хугацаанд амьдарч байгаагүй амьдралын эрх авах зөвшөөрөл авахаас нь бол хасаг тооцно гинэ. Яа, Германуудтай үнэхээр чангалж байгаа юм байлээ. Тэгэд ингэж хахаад багтар чи яаж тэнд ер нь одоо тэгээд Чехүүд уунууд өөрсдөө одоо энэ YouTube дээр инфлюенсерүүд нь ярьж штэ бид нар бол душаав чемоданы гэж байгаа байхгүй. Ерөөсөө чемоданы сэтгэлгээгээр бид нар ингэж айж ичиж хизээ юу болох нь тодорхой бус байж Европод ингэж амьдрах юм уу гэж яг үнэн ба шүү дээ. Зөвшөөрөл авахд нэг гэр бүлийн нэг л хүн ямарваа нэг тэтгэл авдаг л бол бүгдээрэнд нь бол одоо тэд нар чинь нэг Германы паспорт олгож ирсэн биз дээ хуучаа. Одоо тэр нь бол бүр болно байхгүй болно. Эсвэл тэр авчирсан хугацааг нь шууд тасралгүй 3 жил гэж ярьсан бол нэг л жил тэтгэмж авчирсан бол тэр нэг жилийг хасаад дахиад нэг жил амьдруулж одоо тэгтээ тэр нэг жил амьдрахтаа бол заавал ажилттай байсан байх хэвээр цалин авчирсан байх хэвээр ямар ч тэтгэлэг авч байгаагүй байх хэвээр үнэтэй машин унд үнэтэй гар утастай үнэтэй байр савнд амьдрдаггүй тийм л хүнийг авч үлдэнэ гэж байгаа юм. Хамгийн заавал ямар ч орон ер нь чех ч гэсэн одоо чех хэлний мэдлэг германууд бол B2 гэж хэвээр бүр мэдлийн төвшнийх нь шаардлага нь тэгээ заавал ажилттай байх хэвээр амар чангалсан байлээ германууд. Яг ийм чанга талдаа бол чехүүд бол гайгүй харагдаж байгаа шүү дээ тий ерөнхийдөө. Тэгээд ийм чамдаамлаг ийм одоо хизээ юу болох нь мэддэхгүй ингэж амар тэгээд одоо бүр тал талаас нь орон ингээл нөхцлүүдээ албатан бүгдийг ачаад одоо Украин руу явуулах тийм одоо асуудал яригдахгүй байгаа хэрнээ цаагаар чимхэд байгаа яг бид нар хэлдгээр аим шигтэй чимэх чинь ерөөсөө ёо за боли боцыг яг тийм бодолтой болох асуудал байна. Өвдөлтийн чимэх чинь гэсэн үг байхгүй юу? Шаардлагууд нь аяга өндөр болсон. Аргагүй шүү дээ ер нь аргагүй. Эх оронд нь өнөөдөр сэргийн босголт хэрэгтэй юм эрэгтэй хүн. Эмэгтэй эрэгтэйгүй ер нь эх орондоо
тийм хэцүү нөхцөл байж хахад тэнд пиа уугаал энэ тэнд ингээд тэнэд явж яадаг аялаа зугаалаад явж яадаг тийм байна гэж бол бас л хэцүү санагдаад идэг ш бидэрт бол тийм байна. Угаасаа тийм байна. Тэгэл казино тоглож байгаа байна. Мөрөөр ажил хийгээд бас нэг үлдчих юмсан, ард ирээд тижээх юмсан гэсэн юм усууд ч бас байгаа л тэнд орчин. Тэгэхээр Европт байгаа бүх элчүүдийг одоо жишээлбэл Украин руу баривчлаад буцаана гэсэн ойлголт бол энэ бол ташаа ойлголт. Тийм юм бол одоогоор байхгүй. Ерөнхийдөө эдгээр нөгөө нэг халамжаа одоо тэр хамгаалт төр хамгаалтаа бол одоо сунгахад бол яахарахгүй чи цэргийн алба хаасан бол хаасан хаагаагүй бол уучлаарай гэд шууд цуцлах юм билээ. Автоматар цуцлах юм байна. Миний ойлгосноор яг л ингэж л би ойлгосон. Тэгэхээр яг бидэрт бол юугаараа нөлөөлөх вэ гэхээр дахин хэлэхэд ерөнхийдөө үндсэн дөрөнд ажил олж сайжирна. Монголоос код нэмэгдэж магадгүй, байр суларч магадгүй. За тий угаасаа л тийм шүү. Тэгэхээр яг гэдэг ерөнхийдөө эдгээр чинь маш ихээр байгаа учраас ийм асуудал гарагдаж байгаа. Тий. Дээр нь эдгээр чинь ерөөсө бас чех яагаад ингэж их хүчлэхгүй байгаа шалтгаан нь чех чинь өөрөө үйлдвэрийн орн шүү. Хидэрхий их хүн ингээл одоо тэр хүмүүсийг буцаачих юм бол хэн ажиллахын тэнд гадаадаас хүн авчрна гэдэг тийм амар асуудал биш. Бас тийм ихээр олддоггүй. Одоо чи Монголоос жишээл маш цөөхөн хүн л очдог. Хэдхэн хувийг л эзэлдэг Монгол иргэн. Тэ. За нэг хятад Бангладешууд яг очиж л энэ хятад гинэ юу энтхийн Филиппинийн очиж бас л их цөөхөн шүү дээ. Маш их цөөхөн. Тийм болохоор эдгээр чи үйлдвэр зогсоод ажилчтан цөөрөд ирэхлээрээ чехийн эдийн засагт бол шууд нөлөөлөх учраас эдгээр маш болгоомжтой хандж байгааг нь ийм л асуудал яригдаад байна. За тэгээд товчхондоо ерөнхийдөө ийм байна. Тийм болохоор одоо ер нь 27 оноос 28 оны хооронд хідүүлээ цэгцтэй бай, ажилтай бай, татвараасаар төлөөд ном дүрмээрээ бай, хил гайлаар орж гарахтаа маш их одоо цэгцтэй бай, тийм ээ. Шүүх сэргийлэхээр орохгүй, цагтаа сэргийлэх гэхгүй ер нь бол миграшны асуудал ганц чехэд биш одоо ер нь хил гайлын асуудал бол Европ даяараа байгаа шүү гэдгийг та хэд маань хэцэж мартаж болохгүй байна л да. Тий. За нэг иймэрхэн товчхондоо нэг иймэрхэн мэдээллийг хүргэлээ. За ажлын тухай би ярьж өгнө гэдээ өчигдөр би амлчаад амтсангүй ерөөсөө зав гарсангүй. За тэгээд энийгээ маргааш би та хэдтэй ярьж өгье. Маргааш л хамжуулахыг бодъё. За баяртай.